За D хоёрын 4 болдог болоо. D хоёрын 2. За нэг куб өгсөн байгаа. За кубын за 6-ны талтай кубын за эндээс 1.5 гэж чинь 6-ны талтай чинь 4 хуваасан. За энэ бас 4 хуваасан гэдэг энэ 2 цэг болсон. За энэ 2 цэг дээр энэ араас гэрчийн татсан. Шуруу татсан. За шуруутай эдгээр үржилж байгаа цэгүүд хэрэгэлсэн. За тэгээд ийм энэ зүйл холбоо. Энэ зүйл холбоо энэ зүйлүүдийг бас тэгвэл. За ингээд за B C D B1 C1 D1 C1 D1. За энэ цэгийг N гэж байна. Энийг N гэж байна. За энийг K энийг L гэж. За энэ огцоо цэгийг энийг F гэж. За эндээс юм байна. Талын уртын хэд байх вэ гэхээр кубын иргэлийн уртын 6 гэж. За энэ А1 N мөн яг C1 C1 N нэг арга. За тэгвэл нэгдүгээр бүхий олох ёстой нь юу авах гэхээр энэ болж байна. C1 K тэнцүү А1 2 тэнцүү байгуулж энэ хэд байх вэ гэсэн. C1 K хэсэг А1 хэсэг. За үндсэндээ би энэ хоёр хэсгийн урт хоорондоо тэнцүү гэдэг энэ урт болсон. Яг энэ тэнцүү D гэсэн бүхний D гэсэн ороос яг хатаар яг гişтэй болчихж байгаа шүү. Тэрнүүд яг тэр нийтлэн дарж байгаа, үлдэн орж байгаа багт тэр одоо үүсэж байгаа хэсгүүд нь бүгд адилхан гэсэн үг. За тэгэхээр А1 C1-ийн уртыг олно. За энэ болохоор энэ тэгшинс буруужин энэ том үдлийн тэгшинс бууж байгаа төсөөтэй. За төсөөний процент заавал энэ бол 4.5 энэ 1.5. Тэгэхээр энэ төсөөний процент 3 гэсэн үг. Өөрөөр хэлбэл энийг 6 ордон яг 2 гэсэн үг. За тэгэхээр бас 2 болно. Эндээс энэ 2 дахь. За 2 дахь нь юу болох вэ гэхээр 2 дахь нь юм болно. C1 тэнцүү А1 энэ. За энэ бол C1 F гэсэн энэ хэсэг. А1 хэсэг. За энэ урт хоорондоо тэнцүү болж дахиад 2 тоо тэнцүү. Яг л энэ L D1 D1 K хоёулаа 8 гэсэн утгатай адил хажууд тэгшинс бууж. Адил хажууд тэгшинс буужны суурийн өнцөг бол энэ 45 градус, энэ 45 градус. За дахиад ийшний батчаа энэ чинь бас адил хажууд тэгшинс жижигхэн бууж байна. За энэний кайфны хоёр нэтлэг гэдэг бас хоёр төр үзэж байна. Тэнцэнэ гэсэн. Энэ бас хоёр болно гэсэн. Адил хажууд тэгшинс бууж учраас. Яа, суурийн өнцөг 45 градус. Энэ 45 градус, энэ 90 градус чинь энэ автомат 45 градус болж таа. 45 градус чинь суурийн өнцөг хэцүү гэсэн. Тэгэхээр тийм учраас уг хуучны адил хажууд байна. Гэсэн энэ хоёр бол энэ бас хоёр гэж гарч байгаа. За тэгээд нөгөө талаас яг адилхан учраас за энэ бас байна. За одоо энэ роботын юм байна. Эцлэн А1 N L тэнцүү
C, K, L, F. За энэ гурван суурьтай энэ цэнийг өөрөөр ийм пирамидын эсхүүн болно. За тэр бас дахиад нэлтэйгээр адилхан тэнцүү учраас бас энэ болно гэж. За тэгвэл энэс энэ бол амархан. Энэ хэсэг 1.5, энэ 2 байгаа. Тэгэхээр чинь яг 1.5-ыг 2-оор үжих суурь 2-оор жоох суурь байна. 1.5. За тэрийг 2-оор үжих чинь яг 3. Тэр нөгөө пирамидын эсхүүний суурь талбай өндөр үрж 3 байх хэрэгтэй. За суурь талбай гэж чинь 1.5-ыг 2-оор үжих 3 гэсэн үг. Биш. 1.5-ыг 2-оор үжих дахиад 2 байх хэрэгтэй. Тэгэхээр 1.5 гэсэн. За 1.5-ыг өндөр 2-оор үжих чинь 3. 3-ыг дахиад суурь талбай өндөр үрж 3 байгаа. Тийм тэр концепт 3 байхад 1 гэсэн. Энэ эсхүүн хийх болоо. Энэ эсхүүн энэ эсхүүн нэг нэгжгүй. За дөрөвдүгээр. Одоо B D К. За энэ эсхүүн бол чинь энэ том эсхүүн болсон. Энэ том суурь бүхэнд дээд зэрэг оройд хатгаан зүйл бүгд эндээс байх. Пирамид эсхүүн. За мөн яшаа үлдээсэн. Энэ зураг энэ чинь зургийн 2.8. Ийшээ 8 ийшээ 6. 6.48 2 суурь талбай 24. Суурь талбай 24. За суурь талбай 24 энэ чинь бас 8 шүү дээ. Тэгэхээр 24-ийн 8 үжиг суурь талбай өндөр 8 үжиг 3 тоо. Суурь талбай 24 өндөр 8 үжиг 3 тоо. 8 За одоо юм байна. 5 дугаарт хандвар. За энэ таслагдсан хэсгийн дээд оройг агуулах, дээд оройг агуулах. За энэ хатгаас нааш хэсгийн хэсэг бол кубэс хэсэг. Энэ том хэсгээс энэ хоёр энэ жижиг хэсгийг хасч юм гэсэн. Өөрөөр хэлбэл 60 үсний энэ хоёр хэсгээс. Хэсэг олох хэрэгтэй хэсэг маань нөгөө 64-өөс 2-ыг үрчин энэ хоёр дахин хасна чинь нэгээр. Тэгэхээр 62 юу? Гэж олох хэрэгтэй байна. F 6 G 2. За нэг A 2 B 2 C 1 D 6 E 4 F 6 G 6 гэж бүгдх юм байна.